Америк нэгдсэн улс Ормосын хоолойг эзэлхийг үүсгэсэнгүй. Владимир Путин Европын улсуудтай дахин хамтарч ажиллахад бэлэнгэлээ. Франц улс Ормосын хоолой орчимд тэнгисийн цэргийн хүчээ байршууллаа. Иранаас Турк руу дахин пууж авчээ. Арамтар үзэгчтэй Тэнгэр телевизийн оройн гадаад мэдээний тайм хөтөлбөр эхэлж байна. Олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс албан ёсны их сурвалжтайгаар хүрэх болно. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Иран Ормосын хоолойгоор дамжих нефтийн тээврийг саатуулах оролдлого хийх юм бол Америк нэгдсэн улс Иран руу одоогоос 20 дахин хүчтэй хариу цохилт өгнө гэж анхаарууллаа. 3 дугаар сарын 3-наас эхлэн Ираны хувьсгалт гвард Ормосын хоолойгоор дамжин өнгөрөхийг завдсан хүлэг онгоцуудыг галдан шатаана гэж занал хийлж, нөгөө талаас Америк нэгдсэн улс Ормосын хоолойгоор явах хүлгүүдийн аюулгүй байдлыг батлан даана гэж байна. Гэвч сүүлийн 24 цагийн дотор ердөө 2 хүлэг онгоц энэхүү хоолойгоор дамжин өнгөрсөн байгаа нь өдөрт ердийн үед 60-аас дээш хүлэг дамжин мөрдөгтэй харьцуулахад маш бага байна. Тиймдээ Дональд Трамп худалдааны хүлгүүдийн аюулгүй байдлыг баталгаажуулах зорилгоор ийхүү анхааруулга мэдээлэл хийлээ гэж харж болохоор байна. Тэгэхээр энэхүү мэдээллийг дэлхийн худалдааг хамгаалах алхам гэж тайлбарлаж байна. Ялангуяа энэхүү хоолойгоор дамжих нефтийн нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай орнууд энэ донд Хятад улсыг онцгойлон дурдж Америк нэгдсэн улсад талархах хэрэгтэй гэсэн утгатай зүйлсийг ярьсан байна. Мөн тэрээр өнөөдөр Конгрессийн бүгд найрамдах намын гишүүдтэй уулзах үеэр Ираны эсрэг энэхүү дайн харьцангуй богино хугацаанд дуусах боломжтой гэж харж байгаа гэдгийг хэллээ. Одоогоор мөргөлдөөн 2 дахь 7 хоногт орж байна. Наахандаа тэрээр Вашингтоны зүгээс Иранд тавьж байгаа шаардлагууд болох цөмийн зэвсгээс бүрэн татгалзуулах, ойролт орон дахь бүлэглүүдийг санхүүжүүлэхийг нь зогсоох зэрэг шаардлагууд биелэгдэх хүртэл мөргөлдөөнийг зогсоохгүй багадаа сарын хугацаанд үргэлжилнэ гэж төлөвлөж байсан байна. Одоогийн байдлаар Америк нэгдсэн улсын цэргүүд Ираны пуужин харуулт хөөрөмжүүдийн ойролцоогоор 80% устгасан, Ираны 46 хөлийг живүүлсэн гэж байна. Мөргөлдөөн хийсэн шалтгааны тухайд Дональд Трамп Техран Америк нэгдсэн улсад халдах бэлтгэл хийж байсан учраас Америк нэгдсэн улс Иранд төрүүлж зохиолт өгөхөөс өөр аргагүй байсан гэсэн тайлбарыг мөн өгсөн байна. Гэвч энэхүү мэдээллийг батлах тодорхой нотлогоог Дональд Трамп болон түүний цэц захиргааны хинж хараахан танилцуулаагүй байгаа юм. Ираны шинэ дээд өдөрдөгч сонгогдсон явдлын тухайд Можтаба Хаминег томилсон явдалд сэтгэл дундуур байгаа гэдгээ тэрээр хэллээ. Шинэ өдөрдөгч хадлагын бай болох хэсэг талаар асуухад тэрээр тодорхой хариу өгөхөөс зайлсхийж ийм асуудлаар тайлбар хийх нь зохимжгүй гэж үзсэн байна. Харин Израиль улсын эрх баригчдын тухайд Автали Али Хаминег орлох шинэ өдөрдөгчийг сонгох юм бол довтлогооны бай болно гэдгийг мэдгдсэн байдаг. Ойролт орнын асуудал олон нийтийн санааг чилээж байгаа нь гарцааг байна. Үүнийг мөргөлдөөн ихснээс хойш олонний анхаарлаас түр гараад байгаа Орос Украин хүртэл ойролт орнын асуудалд анхаарч оролцож ихснээс тод харж болохоор байна. Тухайлбал Орос улсын улсын талаас ерөнхийлөгч Владимир Путин ойролт орнд дахь дайн эрчимжиж нефтийн нийлүүлэлт саатаж нефтийн үн огцом өсөх зэрэг асуудлын улмаас Европод эрчим хүчний хямрал нүүрлэж магадгүй тул Орос улс тодорхой нөхцөлтэйгээр Европод тусалж тэдэнд дахин нефт байгалийн нийлүүлэхэд бэлэн гэж мэдэгдлээ. Нөгөө талд Украин улсын талаас ерөнхийлөгч Володимир Зеленский Ираны шахаад дроны эсрэг улс орноо хамгаалахад нь туслах зорилгоор Йордан улс руу сөнөөгч дронуудыг мэргэжилтнүүдийн хамт илгээсэн гэдгээ зарлаа. Өөрөөр хэлбэл Орос улсын хувьд ойролт орнын энэхүү мөргөлдөөнийг ашиглан Европын улс орнуудтай харилцаагаа сэргээх, Украин улсын хувьд энэхүү мөргөлдөөнийг ашиглан Америк нэгдсэн улстай харилцаагаа сэргээж итгэлийг нь олох. Цаашлаад сөнөөгч дрон өгснийхөө оронд Патриот пуужингийн довтлогооноос хамгаалах системийг Вашингтоноос авах сонирхолтой байна гэж харж болохоор. Одоогоор Орос Украины дайн 5 дахь жил рүүгээ орж байгаа. Энэ хугацаанд Европын улс орнууд Орос улбаны улс Украин руу дайрч эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл Оросоос эрчим хүч худалдан авахаа эрс багасгаж, ингэснээр Москвагийн дайны санхүүжилтийг бууруулахыг зорж байсан.
Тухайлбал Европын холбоо 2022 онд Оросын түүхийн нефтийг далайгаар тээвэрлэн импортлохыг хориглосон. 7-гийн бүлгийн орнууд мөн 20 арга хэмжээг дэмжсэн байна. Сүүлд Дружба нефтийн хоолой Украинаар дамжин Унгар, Словак зэрэг улс руу хүрдэг байсан ч энэ оны 1-р сараас Хинклийн улмаас нийлүүлэлт нь бараг бүрэн зогссон байна. Украины дан эхлэхээс өмнө Европ нийт хийн хэрэглээнийхээ 40 гаруй хувийг Оросоос авдаг байсан. Харин 2025 он гэхэд Оросоос нийлүүлсэн шугам хоолой хий болон шингэрүүлсэн байгалийн хийн нийлбэр нь Европын холбооны импортын ердөө 13%-ийг бүрдүүлж байна. Тиймээс Европын зах зээлээ алдсны улмаас Орос улс нефт байгалийн хийгээ Азийн орнуудад ихээхэн хямд үнээр нийлүүлэх шаардлагатай болсон байдаг. Харин энэ удаад Владимир Путин хэрвээ Европын компаниуд улс төрийн дарамтаас ангид урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг эрэлхийлэхийг уриалж байгаа бол тэгж чадна гэвэл Орос улс хамтран ажиллахад татгалзахгүй гэж байгаа юм. Тэгэхээр энэхүү байр суурь засгийн газрын гишүүд болон Оросын томоохон нефт байгалийн компаниудын удирдлагуудтай хийсэн уулзалтынхаа үеэр хэлсэн мэн. Тэгэхээр өчигдөр Ираны асуудлаар мөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсаар ярьсан байна. Талууд Украин дахь дайн болон ойрт орондын мөргөлдөөний талаар хэлэлцэн. Владимир Путиний гадаад бодлогын зөвлөхийн хэлж байгаагаар Ираны үеэр Владимир Путин Ираны мөргөлдөөнийг хурдан хугацаанд дипломат аргаар шийдвэрлэж болох аргуудын талаар санал дэвшүүлсэн гэж. Украины тухайд ойрт оронд дахь дроны хамгаалтын баг илгээж байгаа тухайд тодруулах юм бол Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Ираны хөрш орнууд, мөн зарим Европын улс орнууд, тэгээд Америк нэгдсэн улс зэрэг нийтдээ 11 улсаас тусламж үзүүлэх хүсэлт ирсэн гэж олон нийтийн сүлжээнд мэдээлж байна. Зарим хүсэлтэнд аль хэдийн тодорхой дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан байгаагийн нэг нь Йордан улс байна. Украинд Йорданд байрлах Америк нэгдсэн улсын агаарын баазыг хамгаалахад туслах хүсэлт ирсний дагуу Украины мэргэжилтнүүдийн баг Ираны шахед дроны эсрэг тун үр дүнтэй гэгдэж байгаа сөнөөгч дронуудын хамт илгээсэн гэж байна. Персийн булангийн орнуудын тухайд Иранаас харавсан пуужин дронуудыг сөнөөхтөө Америк нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн Patriot агаарын товтлогооноос хамгаалах систем болон THAAD системүүдийг өргөн ашиглаж байдаг. Энэ нөр Ираны хурдтай газраас удирдах боломжтой дронуудыг устгахад төдийлөн үр дүнтэй байж чадахгүй байгаа юм байна. Дараа Украины 2024 оны 9-р сараас хойш шахед 136 төрлийн дроны товтлогоонд өртөж эхэлсэн байдаг. Эдгээр дрон анх Иранд зохион бүтээгдсэн технологийн сүлд Орос руу шилжиж цоолмаар Орос-Украины дайнд Оросын айрам ашиглаж эхэлсэн юм. Үүний эсрэг Украин хямд өртөгтэй агаараас хамгаалах системүүдийг хөгжүүлж эхэлсэн байгаа нь уг шахед дронуудыг 85-аас 90%-ийг нь занд нь устгах чадвартай болсон гэж албаныхан мэдээлж байна. Украины зэвсэг хүчний командлагч Александр Сирскигийн хэлж байгаагаар 2-р сард Киев орчимд товтолсон шахед төрлийн дронуудын 70% ийм системээр устгаж чадсан гэж байна. Франц улс газар дундын тэнгисийн зүүн хэсэг, мөн Улаан тэнгис, Орон улсын хоол руу нэмэлтээр 10 байлдааны хөлөг онгоцоо илгээхээр болсон байна. Үүнд 8 фрегат, 2 нисдэг тээгч хөлөг онгоцууд багтаж байгаа юм. Энэхүү мэдээллийг өчигдөр Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон өөрийн биеэр хийсэн байгаа. Тэгэхээр одоо илгээж байгаа байлдааны хөлгүүд нь газар дундын тэнгист аль хэдийн байрлаж байгаа Францын байлдааны хөлгүүд дээр нэмэгдэн Францын иргэд болон тухайн бүс нутагдах холбоотон улсуудаа хамгаалах зорилготой гэж тайлбарлаж байна. Түүнчлэн дэлхийн газрын тосны хангамжийн 5.1 орчим хувийг тээвэрлэдэг Орон улсын хоолоогоор арилжааны хөлөг онгоцуудыг батлан дагуулan явах боломжтой болохоо Эммануэл Макрон хэлж байгаа. Дарин сануулгад Францын нисэх онгоц тээгч Шарл де Голль хөлөг нь онгоц аль хэдийн газар дундын тэнгист үйл ажиллагаагаа явуулж байгаа. Франц улс энэ хөлөг онгоцуудаа Персийн булангаар дамжин борлуулалтаа хийдэг ойрт орондын газрын тос үйлдвэрлэгч орнуудад тээвэрлэлт хийхэд нь туслах буюу далайн аюулгүй тээвэрлэлтийг хангах зорилготой гэж байна. Түүнчлэн энэтхэг зэрэг Европ, Азийн түншүүдтэйгээ хамтран Персийн болонд олон улсын тэнгисийн хамгаалтын хүчийг бий болгохоор ажиллаж байгаа гэдгийг мэдээлж байна. Одоогийн байдлаар ойрт орондод амьдардаг 400 мянган орчим Франц иргэн амьдарч байгаа. Ерөнхийлөгч Эммануэл Макрон мөргөлдөөн ахин хэдэн өдөр магадгүй хэдэн 7 хоног үргэлжиж болцсошгүй талаар мэдээлэл хийсэн байна. Энэхүү бүс нутгийн хурцдмал байдал нэмэгдэж байгаатай холбогдуулан олон улсын холбоотнууд ойрт орондын улсуудын батлан хамгаалах тал дээр оролцсон эхэлсэн байна. Францаас гадна Австрали улс хамгаалтын зориулалтаар пуужин илгээх бололгоо мэдэгдэж байна. Тодорхойлох юм бол Австрали улсын ерөнхий сайд Антони Альбанес болж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Персийн булангийн орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор агаар ангиллын пуужин болон хяналтын онгоцоо байршуулахаа зарлав. Пуужингийн хувьд нислэг үйлдэж байгаа өөр нэг онгоцыг устгах зориулалттай харуулж пуужин юм.
Үүнээс гадна Австралийн хааны агаарын цэргийн хүчин Персийн булангийн дээгүүрх агаарын орон зайг 4-7 хоногийн турш хянаж, аюулгүй байдлыг хангах зорилгоор E7A Wedge Tail тагнуулын онгоцоо илгээхээр болсон байна. Энэхүү дуртагсан Персийн булангийн улсуудын тухайд ойролт орндын Персийн булангийн эргэн тойронд байрших газрын тус олборлагч хөрш улсуудыг хилээд байгаа юм. Үүнд Иран, Ирак, Кувейт, Сауди Араб, Бахрейн, Катар, Арабын нэгдсэн Эмират, Оман улсууд багтаж байна. Австрали улс нь Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч Мохаммед бин Заид Аль Нахянтай хийсэн хэлэлцээрийн дагуу Арабын нэгдсэн Эмират улсад дунд тусгалын харуучч пуужин нийлүүлэх болсон. Австрали улсын ерөнхий сайд Албанес энэхүү алхмаа Ираны халдлагын эсрэг бүс нутгийн хамтын батлан хамгаалах салбарын ажиллагааг дэмжих, мөн ойролт орнод амьдардаг 115,000 орчим Австрали иргэнийг, түүний дотор Арабын нэгдсэн Эмират улсад амьдарч байгаа 24,000 орчим Австрали хүмүүсийг хамгаалахад туслах зорилготой гэж тайлбарласан байна. Харин Албанес Австрали улс Ираны эсрэг давтлах ямар ч үйлдэл хийхгүй Арабын нэгдсэн Эмират улсад цэргийн хүчээ байршуулахгүй гэдгээ тодруулж хэлж байгаа. Энэ өнгөрсөн 7 хоногт мөргөлдөөн улам ширүүлж эхэлсэн цагаас хойш 2600-аар австралчууд бүс нутгийг орхиод байгаа юм. Гэхдээ нөгөө талаас Албанезийн энэхүү шийдвэрийг Австралийн дотоод дахь ногоон намынхан шүүмжилж сенатор Лариса Уотерс энэхүү агаарын хүчний байршуулалт нь Австралийг Афганистан, Иракт гарсан дайнтай төстэй өөр нэг урт хугацааны мөргөлдөөнд дахин татан оруулж болзошгүй гэж анхааруулж байна. Харин сануулгад Австрали улс нь Афганистан болон Ирак дахь Америк нэгдсэн улсын удирдсан дайнд нэгдэж байлдааны ажиллагаа, сургалт, сэргээн босголтын ажиллагаанд оролцож байсан түүхтэй. Энэхүү хоёр мөргөлдөөн хоёулаа удаан хугацаанд үргэлжилж Австралийн олон арван албан хаагч амьөрөгдөж байсан байдаг. Умар Атлантын эвсэл буюу НАТОгийн агаарын товтлогооноос хамгаалах систем Иранаас Турк руу чиглэсэн баллистик пуужинг замд нь устгасан талаар Туркийн батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Хэрвээ Иранаас энэхүү НАТОгийн гишүүн улс руу ахин цохилт өгч байгаа нь үнэн бол ойролт орнын мөргөлдөөн зөвхөн бүс нутагтаа биш Евразиа руу тэлэх эрсдэл үүсч болзошгүй юм ба. Турк улсын батлан хамгаалах яам Иранаас Туркийг чиглэсэн пуужинг даваа гарагт Туркийн өмнөд хэсэгт байрлах Шахинбей дүүргийн дээр байхад нь устгасан гэлээ. Хүний амнаас хохирсон эсвэл барилга байгууламжид хохирол учирсан тохиолдол бүртгэдэггүй байна. Анкарагаас бүс нутгийн хуцадмал байдал даамжирхаас сэргийлэхийг анхааруулж байна. Ялангуяа Техраныг энгийн иргэдэд аюул учруулж болцсошгүй альва үйлдэлээс татгалзахыг уриалжээ. 2-р сарын 28-нд Америк нэгдсэн улс болон Израиль Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш Иранаас Турк руу чиглэсэн баллистик пуужингийн 2 дахь тохиолдол энэ болж байгаа юм. Америк нэгдсэн улс Израилийн цохилтуудын дараа Иран бүс нутгийн олон газарт тэр дундаа Персийн булангийн орнууд дахь Америк нэгдсэн улсын цэргийн баазууд руу пуужин болон дроны товтлогоо хийж эхэлсэн. Үүнийг Техран зайлшгүй хийхээс өөр аргагүй товтлогоонууд байсан. Шалтгаан нь Америк нэгдсэн улс тэдгээр Арабын улсууд дахь цэргийн баазуудаа Иран руу зохилт өгөхөд ашиглаж байгаатай холбоотой гэж тайлбарлсан. Харин Турк руу пуужин харуулсан гэх мэдээллийг Техранаас худал мэдээлэл Израилийн эрх баригчдын зохион байгуулалттай ажиллагаа байж болзошгүй гэж үзэж байна. Даваа гарагт Иран улсын ерөнхийлөгч Масуд Пезешкиан Турк улсын ерөнхийлөгч Режеп Таyyip Эрдогантай утсаар ярьсан талаар Ираны тасны агентлагаас мэдээлжээ. Техран Турк руу пуужин харуулсан гэх мэдээллийг шалгахын тулд хамтарсан мөрдөн шалгах баг байгуулахад бэлэн байгаа гэдгийг илэрхийлж хоёр улсын харилцааг хадгалж үлдэх сонирхолтой байгаагаа мэдгдсэн байна. Турк улс нь НАТОгийн гишүүн улс учраас энэ асуудал НАТОгийн асуудалд тооцогдох нь мэдээж байна. НАТОгийн хэвлэлийн төлөөлөгч Алис Харт Турк руу чиглэсэн пуужин замд нь устгасныг баталсан. Тэрээр НАТО альва аюул занал хийлийн эсрэг холбоотон бүх улсаа хамгаалахад бэлэн Турктэй бүрэн эв санааны нэгдэлтэй байгаа гэдгээ хэлсэн байна. НАТОгийн гэрээний гол заалтуудын нэг болох 5 дугаар зүйлд нэг гишүүн оронд халдсан бол бүх гишүүн оронд халдсан гэж үзнэ гэж заасан байдаг. Мөн гишүүн орнууд аюулгүй байдлыг сэргээж хадгалахын тулд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авах үүрэгтэй. Гэсэн ч өнгөрсөн 7 хоногт Турк руу чиглэсэн анхны баллистик пуужинг устгасны дараа өгсөн ярилцлагада НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рүте одоогоор 5 дугаар зүйлийг хэрэгжүүлэх талаар хэлэлцээ өрнөж эхлээгүй байгаа талаар мэдээлсэн байна. Энэ нь Техраны эрх баригчид Иранаас пуужин харуулсан гэх мэдээллийг үгүйсгэж байгаатай холбоотой байж магадгүй юм. Дэлхийн дахин дахь нефтийн нийлүүлэлтийн амин судсуудын нэгэ гэгддэг Ормосын хоол хаагдсантай холбоотойгоор энэ 7 хоногт нефтийн үн баррел нь аль хэдийн $100 давсан байна. Тэгвэл нөхцөл байдал цаашдаа даамжирч намжихгүй байх юм бол $150 ч давж болзошгүй талаар шинжээчид анхааруулж байгаа. Өргөжлөлн та бүхэн газрын тосны салбарт юу болж байгаа талаар мэдээлье.
Дэлхийн зах зээл дэх нефтийн гол жишиг үн болох Brent төрлийн нефтийн ханш даваа гарагт төрөх хугацаанд баррел нь $119.5 $1 хүрсэн нь 2022 оны 2 дугаар сард Орос Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн үеэс хойших хамгийн өндөр түвшин юм. Одоогоор Америк нэгдсэн улс Израиль Ираны хооронд үүсэж байгаа мөргөлдөөн эхэлсэн хугацаа буюу 2 дугаар сарын 28-наас хойш түүхийн нефтийн үн 40 гаруй хувиар өссөн байна. Цаашдын нөхцөл байдлын тухайд Rystad Energy байгууллагын тооцоолсноор дайн 4 сар үргэлжилбэл нефтийн үн баррел нь $135 орчимд хүрч болцсошгүй гэлээ. Мөн Goldman Sachs-ийн шинжээчид нефтийн үн $150 хүрэх эрсдэл байгааг үүсэхгүй гэж анхааруулж байна. Хэрвээ нефтийн үн $150 давбал энэ нь 2008 оны санхүүгийн хямралын үед үүсэж байсан $145.29 дээд түвшнийг ч давна гэсэн үг. Goldman Sachs-ийн шинжээчид одоогийн эрчим хүчний нийлүүлэлтийн доголдол нь Орос Украинд давталсны дараах нөхцөл байдлаас 17 дахин их байгаа талаар мэдээлж байна. Тухайн үед нефтийн үн баррел нь $139 хүрч байсан юм а. Тэгвэл Global Witness байгууллагын дүн шинжилгээгээр одоогоор бүс нутагт олборлолт зогсох болон дэд бүтэц гэмтэх зэрэгээс болж өдөрт 10 сая гаруй баррел нефт байгалийн нийлүүлэлт тасалдаад байна. Улс орнууд нефтийн нийлүүлэлт тасалдсанаас үүдэлтэй эрчим хүчний төдийгүй олон улсыг хамарсан эдийн засгийн хямрал үүсэж болцсошгүй хэмээн санаа зовж буйгаа нээлттэйлж байна. Энэ 7 хоногт 7-гийн бүлгийн сайд нар стратегийн нефтийн нөөцөө ашиглах боломжийн талаар яаралтай уулзалт хийх гэж байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ хөмөргөлтөнд Европын байгалийн зах зээлч гэсэн нөлөөлж байна. Европын байгалийн фьючерс нь даваа гарагт 14%-аар өссөн. Өнгөрсөн 7 хоногт Катар улсын гол экспортлагч компани болох Qatar Energy хамгийн том орд дээрээ олборлолтоо зогсоож байгаагаа зарласны дараа үн 67%-аар огцом нэмэгдсэн байдаг. Шинжээчдийн тооцоолж байгаагаар байгалийн үн инхүү өсөх нь Их Британи улсад л гэхэд нэг айлын эрчим хүчний үнийн дээд хязгаарыг 1641 фунтээс 2500 фунтэд хүргэж маадгүй баглаа. Мөн Америк нэгдсэн улсад шатхууны үн хурдтай өсөж 2 дугаар сарын 28-наас хойш 14%-аар нэмэгдсэн байна. Гэхдээ дайны нөлөө Иран болон Ираны хөрш орнуудад илүү хүчтэй мэдрэгдэх төлөвтэй байгаа юм. Учир нь тухайн бүс нутгийн улсуудын эдийн засаг нефт байгалийн экспортын орлогоос шууд хамааралтай гэж хэлж болно. Катар улсын эрчим хүчний сайд мөргөлдөөн үргэлжилбэл дэлхийн олон улсын эдийн засгийг бүхэлд нь уналтанд оруулж болцсошгүй хүртэл анхааруулж байна. Цаашлаад Азийн орнууд импортын нефтийнхээ бараг 70%-ийг Ормын хоолоогоор дамжуулан авдаг учраас эмзэг бүс нутагт гарцааг орно. Тиймдээч мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш Азийн хөрөнгийн зах зээлүүд дэх жишг индексүүд хамгийн ихээр савлж, энэ нь хөрөнгө оруулагчид үүсэт байгаа нөхцөл байдалд ихээхэн санаа зовниж байгааг харуулж байна. Цааш нөхцөл байдал хэрхэн өрнөх нь Ормын хоолой хэр удаан хаалттай байх, мөн улс орнууд экспортын урсгалыг өөр чиглэлд шилжүүлэх боломж хэр их байгаагаас хамаарна. Сауди Араб улсын тухайд нефтийг улаан тэнгисийн бомбуудаар дамжуулан тээвэрлэж эхэлсэн ч гэлээ бусад олон экспортлагч улсууд тээврийн саадтай тулгарч байгаа хэвээр. Үүний улмаас Персийн булангийн бүсийн нефтхийн агуулгууд дүүрч зарим томоохон урд газруудыг төрөх хугацаанд хаах шаардлага үүсч маадгүй байна. Нөхцөл байдал ойрын хугацаанд намжлаа гэхэд үйлдвэрлэлийг хэвийн түвшинд буцаахад чамгүй их хугацаа шаарддаг тул эрчим хүчний хямралыг улам даамжруулах эрсдэлтэй. Гэхдээ эрчим хүчний хямрал үүсэж байгаа ганц асуудал биш ээ. Нефтхийн үн огцом өсөх нь эдийн засгийн хүндрэл ойртож байгаа нь дохио болдог. Түүхээс харахад ойролт орнод гарсан мөргөлдөөнүүд тухайлбал 1973, 1979, 1990 онуудад барууны улс орнуудын эдийн засгийн уналтанд нөлөөлж байсан. Харин 2022 онд Орос Украины дайн эхлэх үед үүссэн эрчим хүчний үнийн өсөлт 2023 оноос эхлэн Европын эдийн засгийн өсөлтийг огцом сааруулсан байдаг. Хөтөлбөр үргэлжлүүлж байгаа өргөжлүүлэн зарим мэдээллийг товчоор хүлээн. Хойд Солонгос улсын өдөртөгч Ким Жонг Уны охин дүү Ким Ёжон Америк болон Өмнөд Солонгосын хамдарсан эрх чөлөөний Бамбай гэх өчигдөр эхэлсэн цэргийн сургуультыг шүүмжлэн уг үйлдэлд төсөөлхийн аргагүй аимшигтай үр дагавар авчирч магадгүй шүү хэмээн анхаарууллаа. 10 хоногийн энэхүү сургуультанд 18 орчим цэрэг оролцож байгаа ба Хойд Солонгос энэхүү сургуультанд бүс нутгийн доктортой байдалд занал хийж байна гэж үзэж байгаа бол Вашингтон болон Сөүл зөвхөн хамгаалтын зориулттай цэргийн сургууль гэж үзэж байна. «18 настай Эмир Баллад, 19 настай Ибрахим Кавими нар Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотын захирч Зохроо Мамданы гэрийн гадна бөмбөг дэлбэлхийг завцсан тул терроризмын хэрэгт буруутган баривчлагджээ. Тухайн газар исламын шашны эсрэг 100 гаруй хүн сугалсан эсрэгүүсийн жагсаал хийж байсан юм а. Харин тэдний гар агаар хийсэн тэсрэг төхөөрөмжүүдийн аль нь ч ажиллаагүй буюу дэлбэрээгүй байна. Мөрдөн шалгалтын явцад цагдаа нар сэжигтнүүдийн машинаас ахин тэсрэг бөмбөг илрүүлж хураан авчээ.
Дэлхийн алдарт зохиолчид болох Казуо Ишигуро, Филиппо Григори, Ричард Осман тэргүүтээ 10,000 гаруй зохиолчид хиймэл оюун ухааны компаниуд тэдний бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгааг эсэргүүцэн энэ номыг бүх хулгайлт нэртэй хоосон ном хэвлүүлэн Лондон хотын номын баяраар тараажээ. Номонд зөвхөн оролцогч зохиолчдын нэрсэл багтсан байна. Эд Ньютон Рексийн зохион байгуулсан уг эсэргүүцлийн арга хэмжээнд хиймэл оюун ухаан зохиогчийн эрхээр хангаалагдсан бүтээлүүдийг үн төлбөргүй зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зохиогчдын амжиргаанд хор хөнрөөл учруулж байна гэх сэдвийг олон нийтийн анхаарал дахин учрлаа. Хиймэл оюун ухааны Anthropic компани Пентагон өөрийг нь хар жагсаалтанд оруулж нийлүүлэлтийн сүлжээний эрсдэл гэж тодорхойлсны улмаас Дональд Трампын засагаргааг шүүхэд өгч байна. Энэ нь Батлан салбарын гэрээд байгууллагууд Америк нэгдсэн улсын цэргийнхэнтэй хамтран ажиллахдаа Anthropic-ийн Cloud хэмээх хиймэл оюун ухааныг ашиглаж чадахгүй гэсэн үг юм а. Уг компани үүнийг шудраг бусаас гадна хууль бусаа гэж үзэж байгаа тул засгийн газраас хар жагсаалтнаас хасаж хоргийг төр зогсоохыг хүсжээ. Тавхан Тэнгэр телевизийн оройны гадаад мэдээний тайм хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа. Сайхан амраарай.